Та нар энийг юу байгаа гэж бодож байна? Хайр хөөргөн байгаа сте. Монголоос өөр тийшээгээ нүүж магадгүй. Ямар гоё юм бүр ингээд задхаас хайргүй бах. Дуртай дургу хүмүүстэйгээ одоо ингээд харьцан сурсан гэж хэлэх юм уу? Эзэн хичээл, заяа хичээнд багцаа. Диё. Ёо, тако авчихчих шүү дээ. Ямар амар юм бэ? Oh my god. Хэдэн хайрцаг задлах гээд байгаа юм бэ? Ёо. Яа. Би ч нэм өрөвдөг юм шүү дээ. Ингэмэр байна гэхгүй. За юу цон guys, welcome back to the next vlog. Би нэг сексигээд ах хэрэг байна уу? Do I look okay? Mic check, look check, box check. За. За ийм хүн шүү дээ. Их орондоо ирээд амьдраад яг 1 жил болж байгаагийнхаа апдейтыг хамтдаа яг энэ бичлэгээрээ үздэгээ. Зөвөр надад болсон ч юм уу, надад мэдрэгдсэн тэр бүх зүйлүүдийг гоё хамтдаа ярилцсангаа энд байгаа ийм олон cargo box-нуудыг хамтдаа додолж үздэгээ. Энэ дотроо яг юу байгаа гэж бодож байна. Шинэ Growth-ийн хайрцагнууд ирсэн байгаа. Өмнө жил бол айгүй хурдан ингээл пам гэл sold out болсон нөгөө календарьтайгаа бүгтэйгээ. Тэгээ энэ удаадаа болохоор би өмнөх алдаанаасаа суралцаад өмнө бүр ямар ч юм тормоор өдр байхгүй дэгээс ахгүй. Тэр нь бүр илүү гоё юм бүр хичээлийн шинэ жилд зориулсан багц олгоо гарсан. Энэхүү Growth багц маань 8 сарын 13 буюу энэ 4 өдөр яг бүх захиалгууд RTN-жи Facebook болон хэрвээ Instagram-аар захиалга өгөхийг хүсэх юм бол GNG Biz гэдэг Instagram хаяг байгаа. Тэгээд тэд дээр авцгааж байгаа шүү. Дээрэс нь ингээд задлах юугаа бас бэлтжлээ. Тэгээд хамгийн ихнийхээ боксыг бүгдээрээ задлаа. За одоо Монгол өмнө жилийн 2025 оны 7 сарын 4-нд би яг буужсан ахгүй юу? Ер нь бол яг ямар хуу юм байгааг нь expect хийгээд ингээд мэдж байгаа ч гэсэн нөгөө талаар надад бол айгүй тийм айдас байсан. Угаасаа тий ингээд айгүй олон жил гадаадад айчаа тэгээ анх удаага дахиад өөр газар дахиад орон зайгаа үүсгэх гээд ирнэ гэдэг бол хэрвээ оюутан ч юм уу тий сургууль сурч мурах гад ирсэн бол бас нэг өөр хэрэг байгаа даахгүй. Тэгээд миний зөвлөгөө минь цаашаа яж байгаарай. Нараа чи ёо шүү. Нэг бодлоо ингээд би уг нь бүх юмнуудаа айгүй амархан байх. Ваа, энэ одоо юм ярих нөө юм а бокс их нөө яах гээд байна? Юу болох гээд байна? Are you kidding me? Ёо, соёотой юу? Энийг хараа. За, манай Growth календарийн маань гол торн ирсэн байна. Ёо, за энэ удаагийн багцын нэр нь штэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн ийм гоё тортой. Дотроо юу байгаа гэж бодож байна? Oh my god. Өмнө жил бол надад ерөөсөө ямар ч тормоор өдр байгаа. Өмнө жил ч гэлтгүй ер нь анх 2020 оноос үүснээс хойш ер нь бол ямар нэгэн тор байгаагүй. Тэгээ энэ удаа би бүр ингээд сэтгэлээ зориулж ийм тороод угаасаа хаач хизээч байхгүй гэдэгт би итгэлтэй. Ягаад гэвэл би энэ дизайныг бас ялгаагүй өөрөө гаргаад дизайнертаа өгөөд ийм хиймээр нэгэд тэгээ ингэж гаргасан. Тэгээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ийм гоё багц. Окей. Ёо би одоо ингээд 2 3 тийш одоо салгартах гэдэг юм яах гэдэг. Тор бүр нэрээ айгүй сайн чанартай гарч иржээ. Бүр ийм glossy paper bag-нууд гэдэг чинь яг тийм байхыг хүсээгүй. Ер нь бол төлөвлөл бүх юмнуудаа хийчээд эргээгээд яг энэ дотроо хийгээд дууссан юмнуудаа энэ дотроо хийчих болохоор ийм reusable bag ингээд гаргаж ирж байгаа. За нэг point өгөөд нэг хайрцаг задлт юм уу яадгийн те. Ядаа ирэхэд бол нэлээ ийм тэтгэлийн нэг юм айц байгаад байсан. Тэгээд яг хөө хичнээн ингээл аав ээж эмээ өвөө гэр бүлийнхнийгаа ингээ харж байгаа ч гэсэн нөгөө талд болохоор дотроо надад бол үнэхээр эвгүй мэдрэмж байсан. Нэг Монголд ирээд би өөрийгөө одоо илүү юм амар хялбар байх юм болов гэсэн чи яг эсэргээрээ яг би нөгөө өмнөх бичлэгүүд дээр хэлжсэн те. Ер нь дайчин байхгүй бол жоохон эвгүй юм байлаа гэж би ер нь бодсон. Одоо иргэний үнэмлэх дууссан байснаа би одоо 2 3 жилийн дараа мэддэг жишээ нэ те. Ингээд олон жил өөр газар байгаад ирэхээр ингээ заримдаа яг Монголд юу болж байгаа яаж байгаа угаасаа ингээд ухамсарлдгүй юу болж байгаа нь угаасаа хамаагүй тэгэл ийм бас юм ээж аав нар юм харахаар ийм бас юм тэгсэн юм окей гэдэг ингээд өнгөрөөчдөг байжгаад яг өөрөө хурж ирээд ингээд амьдрсан чинь би өстэй үнэхээр их зүйл сурсан үнэхээр их зүйл ухамсарлсан ажлын талбар дээр гараад ингээд намдаг болсон байгаад байгаа штэ. Гэхдээ нөгөөх нь ч гэсэн бас хитрхийн ийм Монголд даруухан байж болохгүй юм байна гэдгийг би харсан. Ягаад гэвэл ингээд яг Америкт байдаг шиг өөрийнхөө юмыг хийгээл өөрөөрөө ингээд яваад
байх. Одоо тийм нөхцөл байдал Монголд арай биш байдаг гэх юм уу? Бусдтайгаа гоё нийттэй харилцаанаас харилцаа гэдэг шиг нэг тэгжиж илүү одоо эх орондоо юм фан амьдрах юм байна гэдгийг би яг сүүлд ер нь бол нэлээд сайн ухаарсан. Хоёрт миний их орон зай надад байхгүйсэн болохоор бол үнэхээр надад миний дотор бол хэцүү байсан. Хичнээн гэртээ очиод тэгээ өөрөөрөө ингээд байгаач гэсэн нөгөө талаас нөгөө миний орон зай тэ ингээд тустай байх орон зай амар хэрэгтэйс учраас надад би бол шууд ингээд байр хайж эхэлсэн байгаа тэ. Тэгээд мэдээж улсынхаа нийслэлд ерөөсөө амьдарч үзээгүй ямар ч туршлага байхгүй. Одоо тэр ингээд тоогоос алга боллоо да гэл ингээд юм хэлэнгүүт хүмүүс чинь чи одоо Монголдо амьдарч үзээгүй гэгээд угаасаа л нийслэлтэй амьдарч үзээгүй байсан юм чи надад бол үнэхээр тэр нь шинэлэг байсан. Одоо ч гэхдээ яг үнийг хэлэхэд тасж जैन. Одоо ойр аваар бензин бас хомсцсон л байгаа юм. Би гэхдээ машин барихгүй байгаа болохоор бол надад бол одоохондоо гайгүй л байгаа юм. Хэрэв машин барьдаг байсан бол би одоо стресстэй удаас яаж байгаа юм бэлээ те. За тэгээ 10 сарын 1-нд наашаага нүүсэн хот руу 7-8 сард одоо эх орондоогоо танилцах, дасан зохицох, зунтаагаа танилцахгүй тэгээ аав ээж эмээ өвөөтэйгээ ингээ аялж эхэлсэн. 9 сард бол тэр чигээрээ ингээл хот руу 2-3 удаа наашаа цаашаа явбал байр үзэл. Тэгэл нөө Эрдэнэс Улаанбаатараас Эрдэнэ рүү ингээ байн яваад гарч нэг ч айгу зардалтай. Хоёрт тэгэл зам дотор айгу их бодох юм ингээд байгаа ахгүй тэгээ заримдаа ингээд би яагаад наашаага ирчлээ би яагаад зүгээр ингээд тэгээ өөрийнхөө яг тэр босгосон карьер юмтайгаа ингээд зүгээр л тэнд ажиллаа гээл дажнаад байж байгаа нэстэ би яагаад ингээд ингэчвэ гээл өөрөө өөртөө бас ингээд амар их юм ингээд боддог байсан. Гэхдээ аргачихгүй л ахaltaа тэр үед нөгөө сэтгэл санаа манай эдэр ингээд юм тэнцвэргүй байсан болохоор за манай календар маань шинээр дахин хэвлэгдэн гарч ирсэн. Тэгээд энэ жилийн календар маань яг юугаараа өмнөх жилийнхаас өөр вэ гэх юм бол сайз нь өөр байгаа. Энэ болохоор хуучин нь урдан жил анхны гаргасан календарын хуучин нь ийм жижиг байхгүй бишээ том байхгүй юу? Нилээн том байгаад одоо миний ингээд энэ дуусгацсан нь 2025-аас 2026 он хүртэл яг энэ жилийн 6 сар хүртэл ингээд дуусгасан юм календар маань байж байна. Ширээнээр ингээд авахар хитрхийн амар юм том зай эзлээд одоо харчаачтай баг ийм том байгаа байхгүй юу? Үүнийгээ ингээд шинчлүүлээд арай жижигхэн хэмжээтэй болгосон. За ингээ хэмжээг нь харах юм бол ингээ дээшээгээ нилээн жижигсгсэн байгаа зү. Гэтэ нилээн гэдэг нь болохоор доторх ичвэр хэмжээс нь бол бүгд адилхан. Зүгээр яг ширээн дээр тавихуд бол илүү тийм зайны арай нэг юм ухаалаг мэдрэмжтэйгээр энэ удаадаа ингэж жижиг нь гаргасан байгаа. За тэгээ доторх контент бүх юмнууд нь бол адилхан. Дотроо мөрөөдлийн самбартайгаа тэгээ бичгэд хүртэл илүү амар болсон юм шиг надад санагдсан. Би хэл огж явахдаа би харж байгаа байхгүй. Би ингээд жижигрүүлчих болохгүйсэн биш үү? Яагаад ингээд энийг эртхэн хийгээгүй юм болоо гэд. Миний хувьд болохоор нөгөө том юмар нь харж бичих илүү гоё юм болохоор энэ удаадаа жоохон шинжилэл тэгээд за ямар ч тач эзэн хичээл заяа хичээнд багцныхаа хамгийн анхны багцсан доторх байгаа бүтээлийн хий. За энэ бол эзэн хичээл Growth календар минь бол хамгийн түрүүнд орж иж байгаа. За нэг иймэрхүү. Энэ бүр алжинтэй уутна. Тэгээ 10 сард нүгээд гэр орон морноо бүх юмнуудаа ингээл тогтчулж яхад би яг тэр үед жинхнээсээ ингээд надад ямар найз байдаггүй би яг ухаарсан заяо. Наваа ингээл яхаа бүх юмнуудаа ингээ өөрөө болгочдөг гэж манай найзууд эргэн тойрныхоо ер нь итгэдэг ч гэсэн тийм хүмүүс чинь яг дотроо хамгийн их туслалцаа хүсэж идэг байхгүй юу? Миний ч бас буруу ахалтай ингээ нэг нэрлэхэд хүн ингээ найзтай ингээд өгөөч тэгээд өгөөч гэж асууж чадахгүй те зүгээр л өөрөө за I can do it alone. Угсаа хийсээр л ирсэн хийгч болно хийж л явж байгаа гэдэг яг тийм хүн чинь бас хин нэгэн яг хурж ирээд би туслах уу яах уу ийх үү гэхээр бүр ингээд амар хайр хүрдэг юм бэлээ. Миний амар хитэгдэг байсан найз майз ерөөсөө тэгэж асуугаагүй. Тэгээ бүх юм 99.9 болсны дараа ингээд чи болцсон уу гэж ингээд орж ирсэн те нэг тиймэрхүү юм мөртл байгаа хгүй. Тэрэнд ингээд амар гомдоод найзгүй болоод бас жоохон имзэгдөө гэх. Ингээд нэг гомдчоороо яг ингээд тэр чигээрээ миний яг сэтгэл рүү орчоод идэг байхгүй юу? Тэгэхээр ер нь за ингээд өөрийгөө ч зовоож энэ хүнийг ч ингээд худлаа үн найз биш байгаагүй те ингээд дугаа олжсанаас зүгээр үннээ хэлчээгээд үннээ хэлээд ер нь чинь гарын 5-3 найз чинь одоо тэгэл 3-4 нэг найзаагаа чүү айтаа авч үлдээл үзсэн тэгээд бай болгоо явуулаад харин оронд нь ингээд нэг хэсэг жоохон ганцаараа ингээд сэтгэлээр унцсан явж байгаад шинэ найзуудтай болсон. Найзууд гэдэг нь болохоор илүү ийм ажил хэргийн журмын найзууд ихтэй болсон. Ёо, хайрцаг задлах яагаад тийм гоё юм бэ? Craft a life you would respect. Oh my god. The growth, define yourself then live it. 12 сар 365 хоног тантай байх. Ийм гоё планер дахин шинээр гарлаа гэж. За ингээд багцсан доторх планер маань орж ирж байна. За планераа ингээд хийч. Okay, so far so good.
Найзуудаа явуулсан. Тэгээд миний шийдэл болохоор би илүү ингээд өргөн хүрээлттэй те өрөөгөө гинэ хүрээгээ ер нь тэлэх хэрэгтэй мэн. Дээрэс нь ингээд хувийн амьдралаа яриад энэ намайг ингэсэн тэр намайг тэгсэн гэж ярихаас илүүтэй надад бол ингээд хүний хувийн амьдралыг сүлд ингээд сонсоод ахаар айгүй ядаргаатай санагдаад. Яг ажил хэрэг ярьдаг, энэ ажил дээр ингэдэм байх тэгдэм байх те нэг хүнтэй суугаад юм ярьж байгаа бол тэр хүнээс ингээд юм мэдээд авчгаар нөгөө хинтээ хаана юу уулзж байгаа нь хүртэл амар чухал байсан болохоор би бас нөгөө алтан цагаа тэгээд нэг хүний хувийн амьдралыг ер нь сонсоод өнгөрүүлээд мэдээж яг тухайн үнээсээ шалтгаалаад сонсно л доо. Гэхдээ mature найзуудтай болсон зүгээр санагдсан. Мэдээж хүмүүсийн амьдрал people come and go те. Тэгээд тийм байхад надад бол муухай зүйл бол байгаагүй. Насанд хүрсэн өөр зүйл сэтгээд бодоод явж байгаа болохоор нэм жоохон хүүхдүүд шиг найзалдаг байсан найз нар нь арай багассан гэж яг тийм л утгаараа ерөнхийдөө хэлээд байгаа шүү. Тэр хүмүүстэй найзалсан сайхан дурсамжуудаа бас бодож байгаа штэ. Бобогой хотгоны үзүр мүзүрт өртөж дараа нь тэгээ гимтээ дараа намайг зовоо. Ил зовд үү. Валала. Oh my god. Та нар энийг юу байгаа гэж бодож байна? Оо. За энэ бол манай group дэвтрийн хос балнууд байгаа. Ёо ямар гоё юм бэ? Хос балнууд гэжтэй энэ юу? Set балнууд байгаа заяо. Баллуур байгаа, штрик нь байгаа, highlighter буюу тодруулагч байгаа. Энгийн харандаа байна, бал байна. Олон өнгөөр гардаг юм балтай. Би ч өмнө ингээд нөгөө бал мал литр хос бал хайгаад яваад идэгсэн шүү дээ. За тэгвэл өөрөө гарах чигээ. Одоохондоо ингээд ийм donut ice cream маягаар гарч байгааз дахиад өөр байгаа заяо. Тэрийг нь харцгаая. Өө чи буулда энийг юм ч тоо. Тэр нь яг гიშгчээд ах юм. Бууж хөөрч тухантай. Миний зөв тухантай шүү. Ваа, соёо той. Би дахиад өөр зөндөө олон загварыг авсан. Оо энэ пичтэй н орж ирж байгаа заяо. Төлөвлөлт үйл юмнуудаа гэхээр надаа ингээд олон өнгийн үзэг бал хэрэг болдог, штрик хэрэг болдог, баллуур хэрэг болдог, харандаа хэрэг болдог, crossing highlighter хэрэг болдог. Зүгээр л тэр эдэг ингээд нэг тусад нь ингээд шийдээд өгчихсөн. Ямар гоё юм бүр ингээд задлахаас хайргууд ах юм. Хутган дээгүүр яваад хүн айлгаад байгаа. Чи намайг битээ айлгаад байл та бобоо тэхүү. Би түрүү хэлсэндээ энэ эзэн хичээвэл заяа хичээнд багц маань 8 сарын 13-нд ерөнхийдөө одоо хүмүүстэй хүрж очиж байгаа. Тэгээд энэ тороо дахин ингээд use хийгээд хэрэглэх боломжтой. Найзуудын талаар ямар их юм ярьж байна. Энэ гэхдээ яалтчгүй айгу том сэдвэлтэй. Яалтчгүй их сэдвэлтэй. Ухаж оллоо guys. Yo finally. За дөрөв төрлийн үзэгтэй байгаа заяо. Нөгөөх нь энэ бүр амар хайр үрмээрээ бүр нэрээ. Амар гэдэг үгийг би хэлмээргүй л байна л да. Тэгтээ бүр үнэхээр амарын айгу бүр нэрээ араачтай ёо. Энэ пандатай хайр хөөргөн байгаа сте. За тэгээ бүгдээр нь donutтай болон ice creamтэй, peachтэй болон энэ одоо цэцэг юм бах та. Би одоо цэцгэл гэж хараад peach болон цэцэгтэй. Нөгөөх нь болохоор бүр амар хөөрхөн заяо. Туулай болон луунтай. Амар хөөрхөн байгаа сте. Тэгэл энэ дөрөөс ингээд хийн. Одоо яг bookmark олчуулах болох гээд байна. A few moments later. За guys хамгийн гол юм олсон өөй. Алсан шүү даваж байгаарай. Оо нилээн ухаж яриа гэж нэг юм оллоо шүү. 3 2 1 та да да. За манай growth дэвтрийн хосолсон bookmark маань бэлэн болсон байна. Юу дөнгөж харчаад бүр амар хөөрхөн заяо. Эний хамгийн гоё юм нь юу гэж? Make it happen. Яаж хийж яагаад болгоорой. Бүтээ гэсэн ерөнхийдөө утгатай байгаа. Дэвтэр авсан хүн болгондоо бэлэг болгож өгж байгаа. Define yourself then live it гэдэг яг нөгөө өмнө жилийн шинэ гарсан дэвтэр байгаа шүү дээ. Энэ багцандаа зориулаад make it happen гэдэг ингээд гаргачихсан байгаа. Урт удаан хугацаанд үнийг урт удаан гэхдээ нэг жил чи одоош нэг амар удааж байха болчтой. Тэгээ хурдан хугацаанд ингээд хэрглэж байгаа учраас бас дунд нь зөндөө олон хуудас байгаа. Тэгээ түүнийг ч юм уу уншиж байгаа номон дундураа ингээд хийгээд тэгээ хамгийн гол нь зүгээр энгийн bookmark биш. Чиний тархинд дандаа ухамсарт чинь ингээд гоё үг суулгаж өгч идэг юм гоё bookmark байгаа. Тэгээ make it happen чи яаж хийж байгаа л бүтээ. Өөрийнхөө юу бүтээмээр байгаа түүнийгээ бүтээ. Тэгээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ингээд юм те. Араас нь push хийсэн motivational яг ийм гоё bookmark ингээ хамтд нь гаргаж ирсэн байгаа. Одоо манай багц байгаа шүү дээ. Багцсан дээрээ ингээд гоё бэлгээр өгж байгаа. Хүргэлтийн агуулгах руу хідэн одоо бокснуудаа явуулах гад нэлээд ихийг бас тэндээ аччихсан бэлэн байгаад ер нь ажил их байна. За тэгээ бүгдээрээ бичлэгнийхээ хамгийн гол хэсэг рүү ер нь оръё заяа. Оръё заяа гэж гэдэг юм байхгүй. Ер нь оръё. Эхний 6 сард бол Монголд ирээд бол үнэхээр яг дасгаж надад цаг хугацаа бол орсон. 6 сар ч ерөнхийдөө яг үнийг хэлэхэд багтана. Баг бүтэн 1 жил болж иж одоо яг 1 жил болчиход байгаа шүү дээ. 1 жил 1 сар одоо болохын дараа овоо нэг дайжгүй дассан
насан мэдрэмжтэй бас ингээд нөгөө ах эгч нарын хажууд ингээд байгаад аав ээж нарын хажууд байгаад хараа энэ хүн чинь нэрээ байдаг штэ ч гэдэг юм уу те нөгөө би чинь нөгөө ор тас мартагдаагүй за нэрэл ийм чинь тийм чинь гэд ингээд юмигаас жоохон наантай цаантай одоо Монголынхоо нөхцөл байдлыг ойлгож эхэлж л байгаа юм л да яг ганц хоёр юм дээр бол стил ерөөсөө ойлгодгоо гэтээ ер нь бол тэгж байгаа энэ дундаас миний хувьд болохоор нэлээд том чаленж нь юу байсан бэ гэхээр нөгөө миний хоёр өөр identity байгаад байгаа за түрүүний хэлсэнчлэндээ Америкт болохоор ингээд нөгөө corporate-д ажилдаг ган эрдэнэ ган сүхтэй тэр хүнээрээ айгүй их байдаг. Тэгээ бусдын юу гэж яахыг намаагүй өөрөө ч гэсэн хүнд ингээд дарамт болчихгүйхэн шиг ингээ өөрийнхөө юмыг хийгээл ажилдаа яваал, жимдээ яваал, өөрийнхөө амьдралыг хичээгээл ингэдэг. Монголд болохоор одоо яг нөгөө corporate ажил биш, RDNGG гэдэг нэртэй нөгөө social content creator хүн болоод ирэхээр би илүү олон хүн таних хэрэгтэй болсон, олон хүнтэй харьцах хэрэгтэй болсон. Дуртай ч дургуйч бай. Яг заавал харьцах хэрэг байхгүй ч гэсэн нөгөө нэг дуртай дургуй хүмүүстэйгээ одоо ингээ харьцан сурсан гэж хэлэх юм уу. Connection таньдаг хүн амтан байхгүй бол бас ер нь ажил юу гэдгийг ингээд 1-2 хоногийн дотор ч юм уу те нэг юм хурдан хугацаанд бүтэхгүй заавал таньдаг хүнээрээ тэрийг хурдлуулад өгөөч, процесс хурдлуулад өгөөч гэж бас нэг өөр болдсон байна гэдгийг ойлгосон. Яг тиймэрхүү байна. Тэгээд энэ хоёр identity хоорондоо ингээд хоёр хүн ингээд жоохон хэцүү байсан. Тэгээ яг тэр corporate-д байдаг байсан ган эрднээс нөгөө жижиг гэдэг хүн рүү ингээд хувирах гад ер нь нилээн хөөрхөн бас цаг хугацаа өөрөө өөртөөгөө те бас ингэж бааталсан тиймэрхүү үеуд болсон дургуй үе дээрээ ингээд төвчж сурдаг ч юм уу те өмнө нь бол дургуй бол за whatever what the fuck гэл ингээд орхиж штэ тэнгууд одоо болохоор тийм юм байхгүй жоохон ингээд дугаа айж төвчж суурж ингээд яг нэг тиймэрхүү болсон. Энийг бол мэдээж бас growth яг энэ өсөн дэвжиж явж байгаагийн бас нэг хэлбэрний юм болов уу гэж бодож байгаа байхгүй юу. Сүүлийн үед ер нь бодоод ахад би зөвөр бодсон. Төрийн өмнөөс огтон боож хүнэ гэдэг чинь би ганцаархнаа бүх юм даад ганцаархнаа стресстэд ингээд байх амар тэнэг go with the flow гэдэг шиг ингээд хийх юмаа хийгээд гой хүмүүстэй харьцдагаараа харьцаад. Гэтэ энэ дундаас бол мэдээж нилээн олон гой салбарын гой хагч нар найз нөхдөдөө танилцж байгаа. Шинээр бас хүрээлэл үүсгэж байгаа. Дасаж болно гэхдээ уусаж болохгүй гэдэг ковтонд хүрсэн гэж хэлэх юм уу? Тийм хэмжээнд хүрсэн. Хитрхи их уусч болохгүй. Хитрхи их уусгаараа л ер нь бүх юмд нь ингээд туйлширчих гад байдаг. Ийм дүрмээр одоогоор явж байгаа. Миний бас нэг амар анзаарсан юм. Та хэд энтэй санал нэгдэж ийн үгүй сайн мэдэхгүй байна. Монгол дээр штэ надад ийм 4 төрлийн сайкл гэдэг юм шиг санагдсан заяа. Нэг жилийн 4 төрөл. Бүгд 9 сараас эхлэе заяа. 9-өөс 12 сар, 9, 10, 11, 12 бүх юм ингээ бужигнадаг заяа. Бүр бизнес ч байна уу, хичээл сургуульч байна уу, трафик ч байна уу. Одоо бүх юм ингээ эхэлдэг. Ажил төрөл. Дээрээс нь одоо контентменттэй бүх тал дээр ингээ 9-өөс 12 сар хүртэл бужигнадаг. Дээрээс нь ингээ шинэ жил те хүмүүсийн birthday удаас айгүй их болдог болохоор амар ингэж бужигнажсэн аа. Нэгээс 3 сар хүртэл ингээ унцдаг юм билээ. Би бас тэрийг ингээд анхандаа ойлгохгүй бас нөгөө айгүй их мөнгө төгрөг ингээд зарцуулсан болохоор ингээд чимээгүй байгаад байт юм уу. Дээрээс нь яасан ч хүүтийн бийж гарахаа болсон, хүмүүс ч гарахаа болсон. Нилээн хүүтэн зэ би бүр ингээд амаа барьсан. Ер нь за Чикаготой тэнцгүй хүүтийн болов гэсэн чинь Монголд үнэхээр хүүтийн юун Чикаго заяа 1 минут за боли 3 минут ингээд гадаа гарахад л хамар хүлдэж байгаа байхгүй юу? Нус мус гойжж мойжоо тийм хүүтэн заяа. Тэгээ 2 сард бол нэг цагаан сар болоод хүн амтантай золгоод. Гэтэ стил ингээд 3 сар хүртэл ингээд чив чимээгүй байж лээ. Нөгөө сайкл нь яваал. Яг тэр үеэр бүх юм бас чимээгүй болоод ирэнгүүт би бас нэг жоохон өөрөө нөгөө нэг юм ойлгохгүй цаг агаартай бас юм уу яасан бас стресстэй ч гэсэн. Гэтэ тэр дундуур бас өөрийнхөө нөгөө нэг фитнес journey-га эхэлсэн байгаа бүр багш магштай хамт яваад 26 оны 1 сараас тэгээд тэр манаас нэлээд сайн явж байгаа. 46 кг болтлоо амар дурсан байж байгаа. 54 кг болтлоо хоол идэж буцаж сайн ингэж нэмж байгаа. Тэгээд одоо нэг 48 49 кг-ийн хооронд хэлбэлцэж байгаа. Гэтэ ер нь бол өөрийгөө айгуу сайн маш суусан гэж бол бодож байна. Одоо нэг амар ингэж мингээр амар тэнэг санагдаад байна. Тэгэхээр тийхгүй. Би бүр ингээ амар гоё юм зэвэн гаргадаг болчиход ингээ жоохон маялан зэ. Одоохондоо тий нас намбандаа байцгаая. 4 сараас 7 сар хүртэл ингээд дахиад ингээд дэшиг болдог нэг юм сайкл гэдэг зөө 5 6 сард ингээд дулаараад хүүхдийн баяр маяр гээл янз юм болоод тэгээ амар ингэж явж ирсэн 7 сард пак гэд бас байхгүй болчихсон зөө. Гэтэ пак гэдэг нь болохоор яг го бизнес адуул тэр хүмүүс ингээд өөртөө ажилдаа тэр жилийнхаа тайлбарлан гаргаад зүгээр л цаг хугацаа штэ. Би зүгээр бодохдоо Америкт байснаас мангар хурдан өнгөрч байгаа. 7 сард болохоор бүх хүмүүс хөдөө гадаа наашаа цаашаа яваад үнэхээр тийм хүйтэн үед байсан хүмүүс бол ингээд гадагшаа гарч аялахаас өөр аргагүй билээ зөө. Би хүртэл ингээд гарч аялахтаа хүртэл гэх баялаад байгаа чинь. Тэгээ 9 сараас нөгөө нэг ажил нэг хэлэхээр буцаад яг ингээд ирдэг юм байлээ. Тэгээ миний зүгээр харснаар Монголын хамгийн их эрэлттэй байдаг бужигнадаг үе нь 9-оос 12 сарын байна л гэж би ер нь тооцооллоо. Одоо нэг жил амьдраад одоо энэ өндөрлгөөс харахад бол
яг үнэхээр ингээ бүх юм мэддэг байсан бол тантататаг бич юм. Ер нь бол ингээ айгу хурдтай ажиллахыг хүсдэг юм баггүй. Сурах юмнуудаа сураад мэдээ нөгөө орчинтойгоо нөгөө дасан зохицоод дундуур нөгөө golf зохиж сурсан, солонгос хэл сурсан. 저는 지지입니다. 반갑습니다. Солонгос явсан, Япон явсан, Хятад явсан. Тэгэл ер нь жижиг сажиг бүжиг явсан. Яг 1 жил болоод тэгэл миний угаас амралтаа. Окей. I'm done. Одоо болсон. Одоо нөгөө нэг химнэлдээ ороод ажиллаж эхлэнгээ тэгээд энэ бүх зүйлийг гоё гаргаад нэмэлтээр те эзийчвэл заа хичээнэ. Бүх одоо энэ алдаа малдаа дутагдлаасаа суралцаа. Тэгээд би чи ер нь бол дэвтэр ч юм уу календар ингээд зөвхөн ингэж өгдөг байсан хүн юм бэлээ. Тэгэхээр одоо үүнийг нөгөө баяжуулаад хэрэглэгчтэйгээ үзэгч нарыгаа илүү баярлуулад юм гоё юм сетүүдийг бас зэрэг гаргаад явж байгаа. Тэгээ үүндээ ч гэсэн өөртөөс айгу баяртай байгаа те. Төрөний хэлсэн шиг гол поинт байсан те. Би тасаж болно. Гэхдээ би уусаж болохгүй. Тэгээ дараа жил бол миний бодлоор би бас Монголоос өөр тишээгээ нүүж магадгүй. Ер нь одоо ингээд бодоод хахаар ингээд заавал Америк гэж тэгжсэний хооронд өөр улсад очиод бас хүчээ үзчихвэл яадаг ч юм уу ядаргаатай те. Тэгж ер нь бодож байна. Гэхдээ ер нь амьдралыг бас хэлж мэдэхгүй. Бүх юм ингээд амар төлөвлөлөөд заримдаа үнэхээр төлөвлөгөөний дагуу болдоггүй. Тэгээ тиймэрхүү байна. Тэгээд энэ бол миний 1 жилийн апдейт байлаа. Сонирхолтой мөртлөө стресстэй дасан зохицохгүйж нэлээд хичээсэн. Одоо тэгтээ айгүй гоё одоо мүүдтэй байгаад байна. Янз янзын гоё зүйлүүдээс оролцоод хүмүүс таниад орчин тойрноо өөрчлөөд өөрийгөө бас нэлээд дайчлаад яг гоё тийм жил байлаа. Нэстэ жинхэнэ нөгөө эзэн хичээл заяа хичээн жил чинь миний Монголд ирээд хоногшуулсан 1 жил байлаа. Яа guys энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өдөр 8 сарын 13-наар одоо баг энэ бичлэг гарах үеэр би захиалга аваад эхэлчихсэн байгаа. Захиалга 2 газар авж байгаа. Нэг нь RDNGG Facebook page, нөгөөх нь GNG Biz Instagram page дээр авж байгаа. Тэгээд хөргөлтүүдийг бол Монгол улсын одоо хайлч өнцөг болон бүрт хүргэж болно. Тэрэн дээр санаа зовлтгүй. Тэгээд манай энэ багц маань ерөнхийдөө жоохон цөөхөн тоогоор гарч байгаа. Би бол нэг өсрээд нэг 300 хавцааг л гэж би таамаглаад энэ хооронд салгаад авах уу яах уу гэл тэгээд тэрийг бас ингээд ярилцаж болно. Ядраад ярилцаж болно. За тийм байна. Энэ хүртэл та бүхэндээ маш их баярлалаа. My sunshines, be your own sunshine. Тэгээд миний одоо шинэ ингээд YouTube-ийн өрөө be your own sunshine, okay? Hello sunshines гэж одоо бүгдээрээ бичлэгийн хамтдаа хэлцгийх болно. Дараагийнхаа бичлэгтлээ баяртай энэ хүртэл үзсэнгээд манайхаа комент хэсэг дээрээ бүгдээрээ нарны эможи үлдээцгээерэй. Sunshines. Bye bye.